Сайн байцгаана уу? Та өглөөний цайгаа уухтаа талах өглөөний цайнд хэрэгэлдэг үү? Та өдрийн хоол, оройн хоолндоо давсны агуулмжтай кетчуп цуу хэрэгэлдэг үү? Та өдөр тутамдаа самар чипс гэх мэтлэн давсны агуулмжийн төртөө бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэг үү? Хэрвээ тийм бол та өдөрт авах давсны хэрэглээгээ хэтрүүлэн авдаг байж магадгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээгээр хоногт 5 г давс хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь нэг цайны албад гэсэн үг ойролцоогоор давсны хэрэглээгээ бууруулахад маш энгийн алхмын шаардлагатай. Жишээ нь өдөрт тутам хэрэглэдэг хоолндоо давс нэмж хэрэглэхгүй байх. Ширээн дээр давсны агуулмжтай хүнсний бүтээгдэхүүнүүд болон амтлагчдыг тавихаас татгалзах хэрэгтэй. Кетчуп, цуу гэх мэтлэн оронд нь ногоо сонгон саримсаар амтлахыг хичээгээрэй. За 3 дугаарт хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо давс багтааг сонгоо хэрэглээрэй. Ингэснээр та давстай холбоотой зүрх судасны өвчин, даралт ихсэлт гэх мэтлэн халдрын бус өвчлөөс сэргийлж чадна. Давс багтааг сонгоё. Давсаа бууруулъя. Эрүүл мэнд, эрүүл сонголт таны гарт.